Сайн байцгаана уу, өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. Ваннан 1987 онд Хятадын Нанжин хотод жирийн нэг айлын охин болон төрсөн. Их сургуулаа төгсөөд аялал жуулчлалын компанид ажилд орж амжилттай ажилласнаар тэргүүний ажилтнаар шалгаж байсан. Улмаар компани зүгээс түүнийг Таиланд руу ажилтнаар томилжээ. Таиландд өнгөрүүлсэн хугацаанд Ваннанд маш үн цэнтэй туршлага, олон танил, шинэ амьдралыг авчирсан юм. 27 наснда тэр аяллаа компаниас гарч Бангкокт хатаасан манго зардаг бизнес эхлүүлжээ. Гэвч бизнес нь түүний төсөөлж байснаар амжилттай байсангүй. Хэдхэн сарын дотор 90 сая төгрөгийн алдагталд орсон. Танилуд нь түүнийг гадаад оронд ганцаараа эмэгтэй хүн амжилттай бизнесийг амаргүй. Нутаг буцсан дээр хэмээн зөвлөж байсан ч Ваннан бууж өгөөгүй. Өдөр нь гадаад худалдааны компанид ажиллаж, оройн хэлний бэлтгэл сурч, өдөрт 3-4 цаг л унтдаг байлаа. Эцэст нь түүний хөдөлмөр зүгээр нэг хий димий зүйл биш байсныг амжилтанд батлав. Хатаасан мангоноос гадна тэрээр хоолны газар, буудалд хөрөнгө оруулан амжилттай бизнес эрхэлж эхэлжээ. 30 нас ч хүрээгүй байхдаа Ваннан нийт 37 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө хөрөмтлүүлж эх орон Хятадын Нанжин хотод өөрийн компанитай болжээ. Гэвч ийм амжилт дунд ч Ваннан ганцаардаж байв. Олон жил ажил бизнесээ бодсоор л ирсэн болохоор хайр дурлалын амьдрал ортаас байхгүй байлаа. Гэр бүлийнх нь хурдан сайн хүнтэй суухыг шаардаж Ваннан өөрөө ч хайрыг хүсч байлаа. 2017 оны 5 сарын 19 нэгэн уулзалтан дээр Ваннан Лүдүнтэй танилцв. Тэр хоёр ижил нутгийн аялгаар ярьж байснаар улам дотн санагджээ. Лүдүн Ваннаныг хараад татагдсан бололтой түүний хажууд очин суулаа. Тэд утасны дугаараа солилцож уулзсан цагаасаа эхлэн өдөр бүр мессеж бичиж орой хэлний бэлтгэлд явахт нь хүртэл хөргөж өгөх болжээ. Лүдүн Ваннантай холбоотой бүхнийг судалж эхэлсэн. Тэрээр түүний сошиал хуудасуудыг шалган юу дуртайг нь судалж төрсөн өдрөөр нь гинтийн бэлэг барих зэргээр сэтгэлийг нь татав. Ваннан Лүдүний халамжтай занг харж сэтгэл алдан дурлжээ. 7 хоногийн дараа Лүдүн өөрийн сэтгэлээ илчилсэн мессеж бичсэн. Лүдүн Ваннанд маш сайн халамжтай байлаа. Түүнчлэн Лүдүнч бас өмнө бизнесэнд дампуурсан тухайга ярьсан ба одоо Таиландд шинэ амьдрал эхлүүлэхээр ирсэн гэжээ. Ваннан түүнийг хараад би ч бас нэгэн цагт ганцаараа бүхнийг эхлүүлж байсан гэж бодон уулзаж эхэлжээ. Гэхдээ Ваннан түүний өнгөрсөн амьдралын талаар тодорхой зүйл мэдээгүй. Тун удалгүй тэд хамт амьдрах болж Лүдүн би өмнө нь гэрлэж байсан гэхдээ өөрийн хүслээр биш эцэг эхийн шахалтаар гэж ярьжээ. Үүгээр ч зогсохгүй би 8 жил шоронд суусан. Найзыгаа өмөрч түүний оронд хулгайн хэрэг хүлээж оронд нь би шоронд суусан юм. Үүнийг сонсоод Ваннан ихэд сочирдов. Гэхдээ түүний хувьд аль хэдийн сэтгэлээ өвчгсөн байсан учраас энэ бүхэн тиймч том асуудал мэт санагдсангүй. 2-7 хоног орчмын дараа Лүдүн гэрлэх санал тавив. Гэтэл Ваннан арай эрт гэж үзэн татгалзав. Тэгэхэд Лүдүн улам шахаж эцэст нь тэд 2017 оны 7 сарын 15-нд гэрэлтэй бүртгүүлжээ. Гэхдээ Ваннан гэрэлтэй бүртгүүлснээ гэр бүлдээ хэлсэнгүй. Учир нь нөхөр нь би одоохондоо тогтсон ажилгүй, нүүр бардан биш байна. Дараа хэлье гэж ятгахжээ. Үнэн хэрэгтээ Лүдүн Хятадд их хэмжээний өртөө байсан бөгөөд өрнөөсөө зугтахын тулд Таиланд руу оргон иржээ. Түүний амьд үлдэх цорын ганц гарц нь их мөнгөтэй эмэгтэйтэй гэрлэх гэж итгэж байв. Ийм учраас тэр интернетээр ганц бие амжилттай яваа эмэгтэйчүүдийн мэдээлэл цуглуулдаг компаниар дамжуулан Ваннан хэмээх бүсгүйн талаар олж мэдсэн юм. Ваннан амжилттай яваа мөнгө ихтэй бас ганц бие эмэгтэй байсан. Тэгээд Лүдүн өөрөө уулзалт зохион байгуулж Ваннантай тоцносож эхэлсэн байдаг. Ваннанд энэ бол хувь тавилан мэт санагдаж байсан анхны уулзалт хүртэл Лүдүний төлөвлөгөөний нэг хэсэг байжээ. Анхны уулзалтаас хойш Лүдүн Ваннанд бүхнээ зориулдаг байсан. Халамжтай үгс, романтик үйлдэл, гинтийн бэлэг гээд бүгд зүгээр л жүжиг байлаа. Түүний зорилго зөвхөн Ваннаны мөнгийг эзэмших. Гэрлэлтийн ёслол хийлгүүгээр гэрлэлтийн бүртгэл хийснээр тэдний хамтын амьдрал эхэлжээ. Эхэндээ Лүдүн өөрийгөө сайн хань гэдгээ харуулах гэж хичээсэн. Тэр байнга ингэж хэлдэг байв. Надад маш сайхан бизнес санал орж ирсэн ч чамаас хол байх болохоор татгалзчихлаа. Чамгүйгээр би амьдрч чадахгүй шүү дээ. Энэ үг бүрийг нь Ваннан үннээсээ хүлээж авдаг байв. Харин гэрлэл батлуулснаас 1 сар орчмын дараа л Лүдүн жинхэнэ нүүр царайгаа харуулж эхэлсэн. Эхлээд бага зэрэг мөнгө зээлдэг байлаа. Ваннан ч итгэсээр мөнгө зээлүүлдэг байв. Гэвч удахгүй авсан мөнгө нь ихсэж буцааж өгөхөө болж
бүр илт мөнгө өг гэж тулах болжээ. Нөхрийнхөө энэ өөрчлөлтөнд Ванна нь маш их ууралсан. Тиймээс тэр нөхрийнхөө тухай судалгаа хийж эхэлжээ. Лүдэн үнэндээ хар тамхи мөрөдөө тоглоомонд гүнзгий орсон гэдгийг мэдэж шоконд орсон. Гэвч Ванна нь энэ хүн зүгээр л хэсэг хугацаанд буруу зам руу орсон байх гэж бодоод түүний бүх өрийг дарж өгчээ. Энэ нь Ваннаны хамгийн том алдаа байлаа. Лүдэн анхнаасаа л ийм хүн байсан. Харин өрийг нь чимээгүйхэн дарж өгсөн нь түүнийг улам эвгүй зам руу түлхжээ. Тэр зүгээрч нэг донтсон биш, бүрэн хэмжээнд донтсон байсан. Гэсэн ч Ванна нь эр хүн өөрчлөгдөнө гэж итгэсээр л байв. Эхэндээ хайрлаж байгаа мэт дүр үзүүлдэг байсан ч одоо Лүдэн ямар ч хичээл сэтгэл гаргахгүй өдрийг тоглож гэртээ юу ч хийхгүй өнгөрөөдөг. Ванна нь ажлаасаа ирэхэд ч анхаарахгүй, ярихгүй, тоохгүй. Нэг өдөр Ванна шатаар унаж гэмтэхэд Лүдэн хажууд нь ирээд инээгээд л зогсож байв. Тэр ердөө мөнгө хэрэгтэй үед л Ваннантай харьцдаг болсон. Тиймээс Ванна нь өөрийн ажилладаг хятад ресторанд сайн цайлантай ажиллах санал тавьсан юм. Гэтэл Лүдэн уурлаж миний ээж аавыг чин сэтгэлээсээ хайрладаг байсан. Өдөр шөнөгүй ажиллаж бүхнээ зориулдаг байсан. Чи намайг ажил хий гэдэг чинь намайг хайрлахгүй байна гэсэн үг. Түүний энэ үгийг сонсоод Ванна нь үнэхээр хэлэх үггүй болжээ. Тэр шийдэж дахиж мөнгө өгөхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл Лүдэн Ваннаны нэрийг барьж найзууд танилудаас нь мөнгө зээлж эхэлжээ. Цаашлаад бүр компани мөнгөнд ч гар үржээ. Компани мөнгө алга болсныг мэдсэн Ванна нь цагдаад мэдгдсэн. Мөрдөн байцаалтын дүнд гэмт итгээд нь нөхөр нь болохыг мэдхэд Ванна нь яахаа мэдэхгүй болтлоо цочирджээ. Үүний дараа тэр сэтгэл зүйн хувь туйлдсан. Ванна нь нөхөртөө одоо болно салъя гэж хэлсэн. Хэрвээ салбал Лүдэн ямар ч хөрөнгө мөнгөгүй хоцрох байлаа. Гэтэл Лүдэн уйлж өршөөл гуйж эхлэв. Сэтгэл нь хөдөлсөн Ванна нь дахин итгэж бүр мөрөдөө тоглоомны өрийг нь дахин төлж өгчээ. 2019 оны 4 сарын 1-нд Ванна нь жирэмсэн болсноо мэдсэн. Жирэмсэн болсон ч нөхөр нь өөрийн хүүхэд биш мэт ханддаг болж Ваннантай яг л хий үзэгдэл мэт харьцаж эхлэв. Гэсэн ч Ванна нь хүүхэд төрвөл нөхөр нь өөрчлөгдөнө гэж итгэсээр байв. Тэгтэл нэг өдөр гинэтхэн Лүдэн зангаа хувиргаж халамжтай нөхөр болж эхлэв. Өөрөө хоол хийж өгнө, хамт эмчит үзүүлнэ. Үүнийг харсан Ванна нь нөхөр минь ухаан оржээ, аав болох үүрэг хариуцлага ойлгож эхэллээ гэж баярлж байлаа. Гэвч 2019 оны 4 сарын 18-нд Лүдэн Ваннаны нэрээр хэмжээний амь насны даатгал хийлгэжээ. Хэрвээ Ванна нас барвал мөнгийг нь Лүдэн авахар хийсэн байсан. Энэ үеэс л тэр эхнэрээ алах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Ванна нь энэ талаар мэдээчгүй байсан. 5 сарын сүүлээр тэд Хятадын Нанжин хотоос Таиландын Бангкок руу буцаж ирэв. Ванна нь төрөх хүүхдээ угтан гэрийнхэн дотоод заслыг шинжлэх ажилд анхаарч байлаа. Гэтэл түүний нүдэнд нөхрийнх нь байдал сэжиг төрүүлэм санагдсан байна. Сандралтай байнга түгшсэн мэт. Ванна нь юу болсон юм бэ гэхэд Лүдэн зүгээр л халуун байна гэж хариулжээ. Дараа нь гинэт Лүдэн бид гэрснээсээ хойш нэг шудаа аялалд явж үзээгүй шүү дээ. Сэтгэлээ сэргээд жаахан амрах хэрэгтэй юм биш үү гэж хэлв. Ванна нь дуртаяа зөвшөөрөв. Лүдэн аялын төлөвлөгөөг гаргаж эхнэрээ дагуулan Таиландын 3 алдартай газрыг үзүүлжээ. Гэвч тэр газрууд нь бүгд өндөр уул, нарийнхан хавцал, жирэмсэн хүнд бол аюултай газрууд байсан. Ванна нь ядарч аль болох хурдан гэртээ арихыг хүсэж байлаа. Гэтэл Лүдэн сүүлчийн нэг газар очиж үзье. Убонд байдаг Пхатэм үндэсний цэцэрлэг түрээлэн тэнд байгаль үнэхээр сайхан гинэ гэж гуйжээ. Ванна нь эхэндээ эргэлзэв. Тэрээр компани захирал хүний хувьд олон хоногоор ажил тасалж болохгүй. Гэвч нөхрийнхөө урмыг хугалахыг хүсээгүй тул эцэст нь зөвшөөржээ. 6 сарын 9-ний өглөө Лүдэн өглөө эртсэрч Пхатэм цэцэрлэг түрээлэнд Ваннантай хамт ирэв. Тэр уулын орой дээр гарч энэ тентгийг шалгаж яг л төлөвлөгөө хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой газрыг хайж байлаа. Ваннанд нар мандахыг харъя гэж хэлж өндөр хад руу дагуулan гарсан юм. Хадан ирмэг дээр очиод нөхөр нь Ваннаны араас нь тэрч хацар дээр нь зөглөн үнсээд чамд юу н харамсдаг зүйл байгаа юу гэж асуужээ. Гинэтхэн ийм асуулт сонсоод Ванна нь жаахан гайхсан ч үгүй би харамсаж байгаагүй. Би амжилттай ажиллаж удахгүй хүүхэдтэй болох гэж байна гэж хариулжээ. Гэтэл яг тэр мөчид нөхөр нь тэгвэл өөх гэж хэлээд гинэт маш хүчтэй түлхэж Ваннаныг өндөр хавцлаас түлхсэн. Ванна нь яг тэр мөчид өглөөл гэж бодсон. Гэвч азар унах явцдаа нэгэн том модны мөчөр тэглэж шууд газарт унахгүйгээр зөөлөн унсан тул ам аврагджээ.
Гэхдээ биеийн байдал нь маш хүнд байв. Газарт нүсний дараа тэрээр яагаад ч юм хашгирч чадаагүй. Ухаан нь балартаж байсан ч дээшээ хартал Хьюдун хадан дээр хөдөлгөөнгүй зогсож байхыг харсан. Амьд байгааг нь мэдвэл дахин ирж алж магадгүй гэж бодоод Ванна нь хөдөлгөөнгүй эвтжээ. Хөл нь хугарч ясан арсыг нь цоолж гарсан байв. Гисэн ч их хэмжээний цус алдалт харагдсангүй. Энэ нь хөвлөд байсан хүүхэд магадгүй амьд байж болох найдвар байлаа. Тиймээс би одоо энд үхэж болохгүй гэж өөртөө хэлжээ. Харин яг тэр үед төөрсөн нэгэн эмэгтэй жуулчин түүнийг олж харсан. Тэр бүсгүйн тусламжтайгаар Ванна нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгт хүргэгдэн яаралтай тусламж авч байх үед нь гинэт хинийч төсөөлөөгүй хүн гүйсээр орж ирсэн нь нөхөр Лүдүн байв. Яасан бэ хайрт минь, яагаад ийм аимшигтай юм болчих вэ гэж жүжиглэн уйлжээ. Лүдүн эргэн тойрон хүнгүй болохыг хармагцаа Ваннанд чимээгүйхэн шивнэн дуугүй байсан дээр шүү. Энд хинч хятад хэл ойлгохгүй. Хэрвээ цагдаад хэлвэл зүгээр орхихгүй. Ямар ч байсан чи үхэх ёстой байсан гэжээ. Эмнэлэгт ирээд өөрийнхөө их нэрийг амьд хэвтэж байхыг хараад Лүдүн түүний хажуугаас салхаа болов. Тэр 24 цагийн турш түүнийг яг л хоригдол шиг хянаж эхэлсэн. Гаднаас нь харахад бол сайн нөхөр мэт байсан. Сэтгүүлчдэд хүртэл оцол гарах үед би эхнэрийнхээ хажууд байгаагүй. Зүгээр л ариун цэврийн өрөө орчход ирсэн байсан. Тэр хооронд яг юу болсныг ойлгохгүй байна. Та бүхэн надад туслаач гэж ярьж байв. Гэвч Бахатэм цэцэрлэг түрээлэнгийн тэр хавцал орчмоос ямар ч гэрч олдоогүй. Лүдүн баригдахгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байв. Өдөр шөнөгүй Ваннантай хамт байж хэрвээ цагдаад хэлвэл чамайг зүгээр орхихгүй гэж дарамтлана. Удалгүй Тайландын цагдаа хятад хэлтэй орчуулагчтай хамт ирж Ваннанаас хэдэн асуулт асуухад Лүдүн хажууд нь байлаа. Ванна нь Лүдүн үнэхээр намайг алж магадгүй гэсэн бодол автаж үннийг хэлэхээс айжээ. Тиймээс санахгүй байна. Толгой эргээ тухайн алдсан бололтой. Тэгээд л унсан байж магадгүй гэж худал мэдүүлэг өгчээ. Ваннаны энэ мэдүүлгийг сонсоод Лүдүн би одоо аюулгүй гэж итгэж инээмсэглэсэн. Гэвч хэд хоногийн дараа Ваннаны дотны найз нь түүнийг эргэж иржээ. Энэ үед Ваннаны бие арай дээрдсэн байсан бөгөөд Лүдүн ариун цэврийн өрөө орохоор гарсан хойгуур Ванна нь бүх үннийг найздаа хэлжээ. Дараа нь Ванна нь өрөөндөө дуу хураагч төхөөрөмж байрлуулж нөхөртөөгөө ярьсан яриаг нууцаар бичсэн. Энэ бичлэг дараа нь нөхөр нь түүнийг түлхэж унагсан гэдгийг батлах хамгийн чухал нотлохоо болсон юм. 2019 оны 6 сарын 13-ны өглөө Лүдүн эмнэлгээс гарч өглөөний цай авахаар явжээ. Сүүлийн хэд хоногт Ванна нь Лүдүний хэлснийг ягштал дагаж юу ч эсэргүүцээгүй. Энэ байдлыг Лүдүн хараад энэ эмэгтэй намайг хизээж цагдаад өгөхгүй гэж бүрэн итгэж байв. Лүдүн гарч явсан хооронд Ваннаны эмчилгээ хариуцсан эмч өрөөнд орж иржээ. Ванна нь үүнийг амьдралынхаа цорын ганц боломж гэж бодоод эмчтэй энэ зүгээр нэг осол биш байсан гэдгийг хэлв. Гэхдээ гэмт хэрэгтний нэрийг хэлээгүй. Учир нь нөхөр нь дахин алж магадгүй гэж Ванна нь үнэхээр айж байсан. Гэсэн ч ухаалаг байсан эмч Ваннанд ямар нэгэн хүчирхийлэл айдас байгааг ойлгожээ. Иймд тэр Ваннаныг ердийн өрөөнөөс гаргаж олон хүнтэй 24 цаг эмч сувлагчтай хамт байдаг эрчим дэмжлэгээний тасаг руу шилжүүлв. Эрчим дэмжлэгээний тасагт гэр бүлийнхэн нь тодорхой цагтл орохыг зөвшөөрдөг. Ингэснээр Ванна нь нөхрийнхөө яналтаас гарч чадсан юм. Тэгээд Ванна нь шууд цагдаад ханджээ. Маргааш нь Тайландын цагдаа ирэхэд Ванна нь өмнө нь өгсөн толгой эргэж унсан гэх мэдүүлгээ ницааж бүх үннийг ярьсан юм. Ухаан алдсан юм байхгүй. Нөхөр минь намайг тэр өдөр хавцлаас түлхсэн. Намайг цагдаад мэдэгдвэл алан гэрд сүрдүүлсэн учраас анх худал хэлсэн юм гэжээ. Цагдаад мэдүүлэг өгсөн гэдгийг нь огт мэдээгүй Лүдүн маргааш өглөө инээмсэглэн эрчим дэмжлэгээний тасаг руу орж ирэв. Гэвч түүнийг хүлээж байсан хүн бол эмч биш, харин цагдаа байсан юм. Лүдүн орж ирэнгүүт цагдаа түүний гарыг хүлж гавлав. Энэ мөчийг хүлээж байсан Ванна нь уйлж уурлаж бүх гомдлоо гаргаж яагаад ингэсэн юм бэ гэж орилжээ. Гэтэл Лүдүн ингэж хэлв. Яагаад амьд байгаа юм бэ? Ийм байж болохгүй. Төлөвлөгөө минь төгс байсан. Чи өөхөх ёстой байсан шүү дээ. Ямар ч гимшил өөрчлөлт гуйсан зүйл байсангүй. Харин ч зөвхөрсөн ууртай харц. Лүдүн хэрэгээ хүлээгээгүй. Бүх зүйл тодорхой болоод байхад би гимгүй гэж гүрийсэр ямар ч гимссэн шинж байсангүй. Хэд хоногийн дараа Лүдүний ээж нь эмнэлэгт ирж Ваннанаас гуйсан байна. Миний хүүг уучлаач. Миний хүү тийм хүн биш. Та хоёр буцаад хуучин шигэ аз жаргалтай амьдарч чаднаа
Гэвч Ванна нь юу ч дуурсангүй. Юу ч дуурахгүй байхыг хараад ууралсан Людоны ээж дараах үгийг хэлсэн байна. Яах гэж амьд гарсан юм бэ? Үхэх ёстой байсан юм. Нөхрөө цагдаад өгсөн чам шиг хүнтэй хэн суух юм? Ванна нь маш их бэртсэн байсан. Зүүн гуй хөлийн шагаа игэм өвдөг гэд нийт 17 ясны хугарч биетэн нийт 100 орчим төмөр шүрүүп суулгах мэс засал хийжээ. Имлэгт анх ирэх үед хэвлийдэх хүүхэд амьд байсан ч удаан хугацааны эмчилгээ олон дахин хэрэгэлсэн эмнээс болоод харамсалтайгаар 5 сартаа зулбсан. Ванна нь өөрөө хоолоо идэж усанд орох чадваргүй болсон тул ээж нь хажууд нь үлдэн үргэлж халамжилж байв. Түүний бэртэл маш хүнд байсан тул нийт 5 том мэс засалд орсон бөгөөд эмч нар насаараа тэрэгэнцэртэй байх магадлал өндөр гэжээ. Гэсэн ч Ванна нь 3 жилийн турш ууггүй сэргээн засахад явснаар 2 хөл дээрээ дахин алхаж чадсан юм. 2020 оны 3 сард энэ нэрэгтэй холбоотой шүүх хурал Тайланд улсад эхэллээ. Людон шүүхтэр би буруугүй, би ариун цэврийн өрөө орчхоод ирэхэд л тэр унсан байсан гэж мэдүүлжээ. Тэрээр Ванна нь өөрөө хальтраад унсан гэж гүрийж байсан юм. Гэвч энэ мэдүүлгийг няцаах хангалттай нотлогоо шүүхэд байсан. Ваннаны хийсэн бичлэг мөн нууцаар бичсэн ярианууд бүгд шүүхэд баримт болжээ. Тэр бичлэгт Людон Ваннаныг хавцал руу түлхснээ хүлээн зөвшөөрсөн үг мөн занал хийлж буй дуу хоолойнд тодор бичигдсэн байв. Шүүх Людоны гол зорилго бол эхнэрийнхээ 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө мөн түүний нэр дээр байсан амь насны даатгалын мөнгийг авах байсан гэж дүгнжээ. Иймд шүүх түүнд аллах үлдэх гэж оролцсон үндслээр бүх насаар нь хорихял оноосон юм. Мөн Ваннад сэтгэл санаа эд хөрөнгийн хохирол нөхөн төлөх байдлаар 2 орчим тэрбум төгрөгийн мөнгөн төлбөр төлөхийг шаардсан. Гэвч Людон энэ шийдвэрийг эсэргүүцэн давж заалжээ. Давж заалдах шатны шүүх хуралд тэр өөрийн 5 найзыг гэрчээр дуудсан байна. Эдгээр хүмүүс нь анх хамтдаа хулгайн хэрэгт оролцож байсан найзууд нь байсан бөгөөд бүгд Людон эхнэрээ маш их хайрладаг байсан. Тийм зүйл хийх хүн биш хэмээн худал мэдүүлэг өгчээ. Ингээд давж заалдах шатны шүүх хавцлаас түлхсэн гэдгийг хэн ч хараагүй. Бидээр нь хутга гэх мэт зэвсгийн шарах байгаагүй гэх шалтгаанаар санаатай аллахын гэмт хэрэгээр биш хүнд гэмтэл учруулсан хэрэг гэж үзэн 10 жилийн хорихял болгож бууруулжээ. Ванна нь энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс дахин дээд шүүх рүү гомдол гаргасан юм. Энэ бүх хугацаанд Ванна нь олон жил эмнэлэгт хэвтэж маш их хэмжээний эмчилгээний зардал хуульчийн төлбөрт мөнгө зарцуулсан байв. Түүнчлэн олон жил ажиллаа хийж чадаагүй учраас хийж байсан бизнесүүд нь ашиг багтаа болсон байлаа. Иймд Ванна нь амьдралаа дахин шинээр эхлүүлэхийн тулд Хятадын нийгмийн сүлжээнд шууд лайв хийж эхлэв. Хүмүүс түүний төсвөр төвчээр хүчтэй байдалд урам авч дэмжсэн ч зарим хүмүүс өөрийгөө өргөдүүлэх аргаар мөнгө олж байна хэмээн буруутгажээ. Гэвч олон хүн Ваннаныг шүүмжлэх болсон хамгийн гол шалтгаан нь өөр зүйл байлаа. Тэр Людонаас гэрэлтэй цэцлүүлээгүй байсан. Хүмүүс тэр хүн чамайг алгашгасан, чи яагаад салдгүй юм бэ гэж гайхаж байв. Гэвч Ванна нь үүн дээр тайлбар хийсэн. Би гэрлэлтэй цэцлүүлэхийг маш их хүсэж байна. Гэхдээ Тайландын хуулиар шүүх хурал дуусаагүй байх үед гэрэлтэй цэцлүүлэх боломжгүй. Хэрвээ би тэр хүнээс хурдан салахыг хүсвэл 2 дахь шатны шүүхийн 10 жилийн ялыг зөвшөөрч дахиж шүүхэд гомдол гарах эрхгүй болно. Гэхдээ би бууж өгөхгүй. Би үннийг олтол тэмцэнэ гэсэн. Ингээд тэр сүүлийн шатны буюу дээд шүүхийн шийдвэрийг хүлээжээ. 2023 оны 6 сар сүүлийн шатны шийдвэр гарлаа. Дээд шүүх Людонд 33 жил 4 сарын хорихял оноосон юм. Хэдий Ванна нь өнгөрсөн хугацаанд бие махбод сэтгэл санаа гээд бүх талаараа хохирол амссан ч хизээч амьдралд бууж өгөөгүй. Хин нэгнийг хайрлаж байхдаа бас өөрийгөө хайрлаж байгаарай. Ямар ч харилцаанд таны амь, таны үнц нь таны мөрөөдөл хамгийн чухал гэдгийг хизээж бүр мартаарай. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.